Христийн амьдрал түүхэн радио цовруул жүжигийн 2 дахь дугаар ийхүү таны сонорт хүрч байна. Бид өнөөдрийнхөө түүхийг Есүсийг дотн сайн мэддэг хүмүүсийн яриагаар үргэлжлүүлэх болно. Бурхны тааллын дагуу Есүсийн ээж болохоор сонгогдсон нэгэн даруухан еврей охин Майр өөртөө тохиолдсон энэхүү гайхамшигт үйл явдлыг хүрнэх гэж байна. Би танд өнөөдрийн түүхийг хурангуулan товчхон танилцуулъя. Эхлээд Назар хотод амьдардаг Майр гэгч нэгэн онгон бүс үе дээр Тэнгэрлэгч Габриэл ирнэ. Харин дараа нь Майр энэ бүхий л гайхалтай юр бусын үйл явдлын хариуд юу үйлдсэн? Түүний эргэн тойронд байсан хүмүүс Тэнгэрлэгчийн яриаг хэрхэн хүлээж авсан тухай өгүүлнэ. Ингээд хамтдаа Майрын өгүүлхийг сонсцгоё. Намайг Майр гэдэг. Би танд үнэхээр гайхалтай нэгэн явдлын тухай ярьж өгье. Энэ явдал эхэлснээс хойш үнэхээр бүх зүйл надад тохиолдод байгаад нь би итгэж ядаж байсан юм. Миний хувьд гэвэл би халуун дотны гэр бүлд 2 дахь хүүхэд нь болж төрсөн жирийн л нэгэн эмэгтэй. Өөрийгөө бусдаас онцгой ч юм уу, үеийн огтоосоо ялгараад байх гойд зүйлгүй тийм л хүн гэж боддог байлаа. Манайх Галил нуурын ойролцоо байдаг жижиг тасгнаас Назар хот руу нүүн очиход би 15 настай байсан юм. Яаков ах маань эхнэр авч өрх тусгаарласан тул бид гэртээ аав, ээж, дүү Тадиесийн хамт дөрвүүл амьдрах болсон юм. Манайх Назарын баруун өмнө зүгт орших уудам сайхан газар дээр жижигхэн байшинд нүүж, аав маань ээжэд боломж гаруутал байшингаа томруулах хүн хөлсөж ажилуулна гэж амлаж билээ. За би та нартаа дуулгах сайхан мэдээтэй илээ. Энд орсноос хойш миний байшингаан томсгох амлалтаа биелүүлэхийг та нар үнэхээр төвчээртэй хүлээсэн. Тийм үү? Оо, аав хүн болоо юу? Тэгсэн. Нэрийн Йосеф гэдгийг. Назарын нэр хүндтэй ганц мужаан гэлцэх юм билээ. Хүмүүс их ам сайтай байх юм. Тэр хүн тэгээд манад удахгүй ирэх үү? Өчигдөр би тэрний ажил дээр нь очиж ярилцлаа. Тэр маргааш ирж хэмжээ аваад хөлсөөн тохирно гэсэн. Байшинд маань өрөө нэмэгдэх тухай сонсоод бид тэр оройжин бөөн баяр хөөр болцгоосон юм. Тэр шөнө хүчтэй бороо орсон болохоор байшингийн маань араар урсдаг орхи уламж эрчтэй урсаж байх шиг. Би өглөө эртлэн босоод горхины хажууд байдаг вандан сандал дээр сууж үсээ санаж байлаа. Гэрийнхэн маань босоогүй гэдгийг нь би мэдэж байсан болохоор эрэгтэй хүний дуу гарахт нь ихэд сандарч үлээ. Оо, Йосеф. Нөгөө ярилцсан ажлынхаа өртгийг ойрын хугацаанд чи надад хэлж чадах уу? Тэгэлгүй яах вэ? Хэлвэ. Би таны хэлэх гээд байгаа зүйлийг маш сайн ойлгож байна. Харин үн хөлсний тухайд бол би тун удахгүй энэ 7 хоногийн сүүлээр танд хэлье болох уу? Хэрвээ үн хөлсөөн тохирч чадлаа гэж бодоход чи хизээ ажиллаа эхэлж чадах уу? Йосеф. Би чамайг энэ ажлаа хизээ эхэлж чадах байл гэсэн юм. Уучлаарай, би таны хэлсийг анзаарсангүй. Танаас нэг юм асуухад тэр горхины дэргэд байгаа эмэгтэйг танихгүй байж. Энэ манай охин Майр бай. Майр. Энэ шинэ өрөөг та магадгүй тэрүүнд зориулж бариулж байгаа юм биш үү? Үгүй тийм шүү. Гэхдээ миний асуултанд хариулаач. Чи хизээ эхлэж чадах боломжтой вэ? Тэгэлгүй яах вэ? Магадгүй би 2 өдрийн дараа эхэлж чадах юм шиг байна. Ер нь би танд яг одоо үн хөлсийг бичээд өгье. Тэхүү. Өглөө иймэрт аавтай ажил хэрэг ярихаар хүн ирсэнд би гайхасхад нь үсээ санаж байхыг минь танихгүй хүн харчихсанд санаа зовсондоо хурдхан алчуураа боогоод гэрлүүгээ яаран алгасан боловч
тэр сайхан хоолойтой залуу руу сэм эргэн харсан юм. Тэрнийг тиймч царайлаг гэхгүй л дээ. Гэхдээ л тэр сайхан сэтгэлтэйг нь илтгэсэн царайтай, инээмсэглэл тодорсон нүдтэй бадруун залуу байлаа. Рут. Энэ үнийн саналыг чи нэг үзтээ. Хэрвээ Йосефийг бусад хүмүүс тэгж их магтаад байгаагүй болч би ийм өчүүхэн мөнгөөр санаан төрсөн чанартай ажил хийн гэдэгт эргэлзэхлээ байлаа. Юутаж тэр зөвшөөрөөд хийх ажилтайгаа нэг бүрчлэн танилцаад сайн ойлгосон. Би тэрний хийсэн зарим юмыг үзлээ. Үнэхээр сайн хийсэн байна лээ. Гэхдээ бидэнд огт үнэхгүй байгааг нь би ёор ойлгохгүй юм. За яг харж л бай. Манай Марийг харсныхаа дараа анхаарал нь бүр сарниад энэ ажлыг хийх улам сонирхолтой болчих шиг л болсон. Ийм хямд үнээр хийх болсон шалтгааны ер нь охинтой маань холбоотой бололтой. Йосеф хэлсэн үгэндээ хүрдэг залуу байв. Үнэн хэрэгтээ хэлсэн үгнээсээ ч илүү хүн байсан юм. Тэр 2 өдөрч бололгүй дахиж ирээд дараа өдрийнх нь өглөө ажилдаа ороход бэлэн болжээ. Бид Йосефийг алтан гартай бас маш ээлдэг залуу болохыг нь төд өдөлгүй олж мэдсэн юм. Тэр бол эцэг эхчүүдийн охиноо дуртай өгөх тийм л хүн байлаа. Аав Йосефийг энэ ажлаас ямар ч ашиг олохгүй бүр алдагдaltaй ажиллана гэж хэлсэн болохоор дүү минь намайг шоолох нэг сэтгэвтэй болсон юм. Түүнийхэр бол би Йосеф таалагдсан учраас л энэ ажлыг ашиг олсон ч олоогүй ч хамаагүй хийж байгаа гинэ. Үнэндээ бол түүний шоолох нь надад огт хамаагүй. Харин Йосеф манай гэрт дандаа байж би тэрний дэргэд байх нь сайхан санагдаж байлаа. Йосефийн ажилласан хэдэн сарын хугацаанд би тэрэнд дурлаж талархууштай нь тэр ч надад хайртай болсон юм да. Йосеф. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хэлийгва. Уучлаарай би арай эрт ирчихүү дээ. Зүгээр. Юу болов? Уучлаарай би тантай хойлохнаа гадаа гарч цэцэрлэгт ярьж болох уу гэж асуух гэсэн юм л да. За хүмүн. Чи юу одоо? Хэлийгва. Би таны охинтой танилцсан цагаас хойш бараг л 1 жил өнгөрч. Магадгүй миний түүнд хайртайг та гадарлсан байхаа гэж би бодож байна л да. Биднийг сүү тавьж гэрлэхийг маань зөвшөөрөж гэж гуйхаар биерлээ. Та миний саналыг их нэртэйгээ ярилцаж хариу өгнө гэдэгт би найдаж байна. Йосеф. Хүмүн. Бидний хувьд энэ гайхах зүйл огт биш. Охинтой хоёрын харилцаа дооцсонч байгааг бид хоёр анзаардаггүй яах вэ? Бидний хувьд өөр бодолцоод байх зүйл байхгүй. Бид та хоёрыг адилслаа. Харин нэг юм асууя. Хүм. Юунд ингэж удаа? Йосеф аав хоёр цэцэрлэгт ярилцахыг би ажигласан юм. Йосефийг надтай ярилгүй яваад өгт нь би тун их гайхсан боловч аавын тэрэнд өгсөн хариултын дараа би маш их аз жаргалаар бэлхэж үлээ. Ингээд бид манай уламжлалын дагуу сүү тавилаа. Сүү тавих гэдэг бол гэрлэх хосуудын албан ёсны амлалт. Энэ бол хормоос өөрцгүй ариун нандин тооцогддог үйл явдал да. Заншлын дагуу сүү тавьсны дараа 1 жилийн хугацаанд бид ирээдүйн хамтын амьдралдаа бэлдэх хэрэгтэй боловч энэ хугацаанд бид ариун онгон байдлаар хадгалдаг ёстой. Нэг орой би унтахаас өмнө ном уншиж сууж байтал өрөөнд маань надаас гадна хин нэг нь байгаа нь гинэт мэдрэгдлээ. Гэтэл гэрэл цацруулсан хүний дүр өмнө минь тодорч би ч маш ихээр имиж айсан боловч тэрхүү сүр жавхлантай нэгний надад хэлсэн үгийг анхааралтай сонссон юм. Мария, бүү чи бурхны тааллыг олжээ. Үзэгтэн. Чи хэвлийдээ өртөө болж хүү төрүүлнэ. Тэрнийг чи Есүс гэж нэрлэх болно.
тэр хүү агуу нэгэн болж хамгийн дээд Бурхны хүү гэж дуудагдах болно. Би өнөөдрийн хүртэл эрэгтэй хүнтэй дээр нэгтгэж үзээгүй шүү дээ. Ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамааг бүрхэнэ. Тиймээс чамаас төрөх тэр хүү Бурхны хүү гэж дуудагдах болно. Таны хэлсэн бүхэн биелэх болтугай. Тэр үед Тэнгэр элч жинхнээсээ над дээр ирсэн шиг тийм бодтой ёр бишийн амар тайван намайг хучлаа. Энэ бүгд зүүд зэрэглээ биш. Бурхны жинхэнэ элч над дээр ирсэн гэдэгт би ердөө эргэлзээгүй юм. Энэ бүхэн хэрхэн бэлхийг мэдэхгүй ч тэрний надад хэлсэн үг үнэн. Бас тэрээр амласан үгээ заавал биелүүлнэ гэдгийг би мэдэж байсан юм. Ээж маа надаас энэ тухай асуух хүртэл надад тохиолдсон энэ явдлын тухай би юу ч зохиолгосонгүй. Сайхан амарсан охин. Маар, би чамайг эндээс олно гэж бодсон юм аа. Борооны дараа ирэхэд ч сайхан газар байна шүү. Тийм ээ. Ээж, их сайхан газар. Горхины ус нэмэгдсэн байна. Маар, миний охинд ээжтэй ярих юм байгаа юу? Чи минь зүгээр үү? Тийм ээ. Ээж, би зүгээрээ. Та яагаад ингэж асуугаа? Охин минь, чи сүүлийн 7 хоногт нэг л өөр. Урдын адил баяр хөөртэй байха болсон юм шиг. Би уг нь чамайг Йосефтэй гэрлэнгээд хөлчин газар хөрөхгүй баярлаж хөөрөх юм болов уу гэж бодсон. Харин чи минь сүүлийн 2-7 хоногийн турш нэг л бодлого ширэнгуй хөндий байлаа. Йосефтэй хоёр зүгээр үсттэй. Ээжтэй ярил л да. Ээж, нэг юм болох нь болсон. Үнэхээр гайхалтай. Бас итгэхийн аргагүй юм болсон. Би тантай ярий гэж бодсон л доо. Гэхдээ таныг надад үнэмшгүй болов уу гэж эмээгээд. Сайхан өр минь дээ. Чи минь хар багасаа л үннээс өөр зүйлийг хэлж үзээгүй шүү дээ. Ээж нь чамайг юу ч хэлсэн итгэнэ. Миний охин худлаа ярьдгүй юм чинь. Ээж нь чамдаа итгэж байна. Итгэж байна. Ээж, 2-7 хоногийн өмнө намайг өрөөндөө ганцаараа сууж байтал Тэнгэр элч надтай ярьсан. Тэнгэр элч чамтай яриа юу? Тэгээд юу хэлж байна? Тэрнийг Габриэл гэдэг гэсэн. Гэхдээ ээж, тэр намайг Бурхны тааллыг олсон учраас Бурхны хүүг төрүүлэхээр сонгогдсон гэсэн. Хичнээн би ойлгохгүй байгаа ч Тэнгэр элчийн хэлсэнд итгэсэн шүү. Ямар сайн юм бэ? Өнгөрсөн 7 хоногт Абит хоёр чинь Исая зөнчийн номноос онгон бүсгүй хүү төрүүлж Иммануэль гэж нэрлэх болно гэдэг хэсгийг унссан юм байна. Иммануэль гэдэг чинь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай гэж аав чинь хэлж байна лээ. Нэрээ тэгж бичигдсэн байна гэж үеж. Би бас онгойхон. Йосеф жинхэнэ яс журамтай хүн болохоор тэр миний хацар дээр эсвэл гарыг мандуунсдаг. Би эр хүнтэй ердөө ойртож үзээгүй штэ. Би чинийч Йосефийн ч ариун байдлын тухай хизээч эргэлзэж байгаагүй. Ээж, би Йосефт бие давхар уснаа хэлбэл тэр хүлээж аавна гэж бодож байна уу? Тэр намайг ариун гэдэгт тань шиг итгэх юм уу? Ийм мэдээг хүлээж авах чадвартай эр хүн байна уу гэвэл би Йосефийг л хэлнэ. Бурхан тэрнийг чамд өгсөн болохоор Йосефт ч бас Бурханы хүүг өсгөх болсныг хэлнэ гэдэгт ээж нь итгэж байна. Оо тийм. Тэр Тэнгэр элч бас тэрнээс гадна нэг зүйл надад хэлсэн. Тэгээд Авах эгч Элизабетийг бас хүүхэдтэй болсон. Одоо 6 сартай гэж байна лээ. Боломжгүй л баймаар юм да. Хүүхэд гарах нас нь аль хэдийн өнгөрсөн шүү дээ. Тэнгэр элч хэлэхдээ Бурханы хувьд боломжгүй зүйл нэгч байхгүй гэж байсан. Би Тэнгэр элч над дээр ирсэнд бүрэн итгэж Бурхан энэ бүгдийг ямар нэгэн аргаар зохицуулна гэж сэтгэлээ тайвшруулсан ч Йосефт хэлэхээс нэг л халгаад байлаа. Ингэх олон шалтгаан байсан юм аа. Йосефт итгэдэггүйдээ ч юм уу? Эсвэл Бурхан тэрнийг надад сонгож өгсөнд эргэлзсэн хэрэг биш л дээ. Харин сүү тавьсан хугацаанд жирэмсэн болсон маань хит хитэн ноцтой асуудал авчрах байв. Энэ мэдээ олонний дунд яригдаж эхэлбэл би зөвхөн ичгүрт байдалд ороо зогсохгүй хүмүүс Йосефийг миний эсрэг ямар нэгэн зүйл хийхийг хүлээж
Нэг бол тэр өөрийнхөө нэр төрийг бүрэн алдах аюул учраад байлаа. Йосефийг надад итгэнэ гэдэгт найдаж тэрэнд хэлхээс өөр зам үлдсэнгүй. Ээж минь хизээ хэрхэн Йосефт хэлхээ шийдэхэд тусалж зөвлөсөн юм. Ээжийн залбирал, тэрний итгэл дэмжилгээр Бурхан надад энэ гайхалтай хэцүү мэдээг хэлэх зөв үг, зөв цагийг өгнө гэдэгт би бүрэн найдаж эхэллээ. Нэг хороо ээж бид хоёр миний өрөөнд залбирч байхад Бурхан хоёуланд маань нэг зүйл сануулж үлээ. Бурхан минь, та бол бидний хүч чадал, аврагч, бидний залбирлыг сонсооч. Ээж минь, Та ихэл чамааг Элизабеттээр очиж уулзах ёстой гэж бодож байна. Ийм бодол ээжд нь 2 удаа төрлөө. ямар сони юм бэ? Би бас яг ингэж бодож байлаа. Гэхдээ Йосефт хүүхэдтэй болсноо хэлхийг хойшлуулах шалтгаан бодож олоод байгаа юм болов уу гэж таагүй юм л та. Ээж нь ойлгож байна. Би ч тэгж бодож байсан. Харин одоо бол Бурхан хоёуланд маань явах хэрэгтэй гэж сануулж байгаад итгэж байна. Тэр шөнө миний нойр хүрсэнгүй. Нойрыг минь хулжаасан олон бодлын нэг нь энэ аялал байлаа. Бүтэн 3 өдөр аялах учраас ганцаараа явах тухай санахын ч хэрэггүй. Харин найдвартай хүмүүстэй хамт явбал болох байлаа. Дараа өдөр нь би хариултаа авсан юм. Нөгөө Галил нуурын ойр жижиг тосгондоо амьдардаг Яаков ах маань Назарт ирлээ. За. Үүдийн минь эвдэхээс өмнө амжихыг хичээж байна. Оо, Яаков. Мар, Рут, Яаков ирлээ. За, аль хүмүүс ор. Энэ бол мэдээж залбирлын хариулт мөн. Яаков ах найзуудтайгаа Иерусалим орохоор явж байгаа гинэ. Элизабет эгчэнд очимоор байгааг минь сонсоод миний аюулгүй байдлыг сахиж тэдний үүдээр нь оруулж өгөөд буцаж ирэхдээ мөн гэрт маань авчирч өгнө гэсэн. Гэлээ хаа. За илүү. Мар, болгоомжтой буугаарай. Би чамд туслая. Гэлээ хаа. Сайн байна уу Элизабет эгч? Майрууд ямар сайхан учрал. Алуу орооч. Би ахта сайн явахыг өрөөгөөд ээжийн минь эгч Элизабетта дотогш орлоо. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, бурханлаг эмэгтэй. Хэдий ээжээс маань 6 насаар эгчж гисэн тэр хизээч хүүхэдтэй болж чадаагүй юм. Тэр намайг халуун дотн өгтөж авна гэдгийг мэдэж байсан ч харин Габриэл Тэнгэр элчийн тухай ярихад яах вэ гэдэгт би сэтгэл зовниж байсан юм. Намайг өгтөж авахт нь түүний хэлсэн үгс сэтгэлээс минь санаа зовнил айцыг маань үгүй болголоо. Элизабет эгч, би танд ярих зөндөө сонинтой. Эзний Тэнгэр элч намайг амлагдсан мессия, Бурхны хүүг төрүүлнэ гэж хэлсэн. Майр, эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтөн чи юм уу? Хэвлийдэх үр чинь ерөөлтэй. Эзний минийх над дээр ирж яаж болох вүлээ? Сайн үг их дуу чинь миний чихэнд сонсогдмогц хэвлийдэх үр минь баярлан хөдлөж байна шүү дээ. Эзнээс чамд айлцсан зүйлд итгэсэн учраас чи ерөөлтэй. Тэнгэр элч таныг хөл хөнд босныг чинь надад бас дуулгасан. Ямар гайхалтай юм бэ? Тийм ээ, хонгор минь. Нас өндөр болсон надад хүртэл эзэн минь хүүхэд заяач. Тэнгэр элч нөхөрт минь эхнэр чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Йохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж олон хүн тэрнийг төрөхөд баясна. Учир нь тэр төрөлхөн ариун сүнсээр дүүрэн байж эзний өмнө явж замыг нь бэлдэнэ гэж хэлсэн юм. Нагацах Захирая дээр Тэнгэр элч ирсэн тухай би сонсоод Бурхан Йосефт ч мөн адил үгээ хэлж хэвлийд минь өсөж байгаа энэ хүүхэд бол үнэхээр Бурхны хүү гэдгийг ойлгуулах юм байна гэдэгт бүрж илүү итгэлээ. Энэ бүхнийг Йосеф анх сонсоод хэрхэн хүлээж авсан болон Бурхан өөрөө тэрнийг Есүсийн газар дээрх аав нь байх болно гэдгийг хэлсэн зэргийг Йосеф өөрөө танд ярьж өгөх болно.
Нагацах Захирая дээр тэнгэр элч ирсэн тухай би сонсоод Бурхан Йосефт ч мөн адил үгээ хэлж Хевлид минь өсч байгаа энэ хүүхэд бол үнэхээр Бурханы хүү гэдгийг ойлгуулах юм байна гэдэгт бүрч илүү итгэлээ. Энэ бүхнийг Йосеф анх сонсоод хэрхэн хүлээж авсан болон Бурхан өөрөө түүнийг Есүсийн газар дээрх аав нь байх болно гэдгийг хэлсэн зэргийг Йосеф өөрөө танд ярьж өгөх болно. Энэ явдлаас хойш олон жил өнгөрчтэй. Би Есүсийн өсөж торниод 90 цент хүрэхийг өөрийгөө золиослон нас барсны дараа үхлээс амилахыг Тэнгэрлэг эцэг рүүгээ явах гээд бүгдийг нүдээр үзсэн. Би өөрийгөө Есүсийн ээж байхаар сонгогдсон үнэхээр ерөөлтэй хүн гэж боддог. Гэлээч би биширч шүтээд байх гойд зөвлгөө жирийн л нэгэн эмэгтэй. Тантай л адил хүн. Би Есүсийг аврагч хэмээн итгэсэн. Надад биш, харин Бурханы хүү, тэрэнд л хүндлэл, алдар магтаал нь зориулагдах ёстой юм. Есүс Христийг мэндэлхээс нь олон зуун жилийн өмнө төлөвлөж, урдчлан мэдэгдэж байсан ёсороо Бурхан өөрийн хүү Есүсээ махан биед төрүүлж, хүмүүсийн дунд амьдруулжээ. Дараа нь Есүс бидний гэм нүглийн төлөөсийг төлөхийн тулд нас барсан юм. Бурхан энэхүү юр бусын үйл явдлыг хэрэгжүүлэхийн тулд итгэмжтэй, дуулууртай зарцнаар болох Майр, Йосеф хоёрыг сонгосон байна. Тэгэхээр хүн өөрийн гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, Есүс Христийг аврагч мөн гэдэгт итгэвэл мөнхийн амьтаа болно гэсэн Бурханы амлалт Библиэд байдаг юм а. Бузар муугаар дүүрэн харанхуй энэ дэлхийд бидэнд итгэл найдвар хэрэгтэй. Бурхан дэлхийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн юм. Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөн хамтай болох юм аа.